Энгэртэй нааж элгэндэн тэврэх гэж эжим нь намайг төрүүлээ бизээ. Энгэртэй наа элгэндэн тэвэр эрхлүүлэхүүгээ. Эрхлий хөөчнө. Эцэг эхийн сэтгэлд үргэлж энгэртэй өсгөх нэг хүүхэд байдаг. Бусдаасаа илүү санаа тавиулж, үргэлж бодолд уяатай байх эрдэнэ болсон үрээ хайрлах тэдний хайр бол жинхэнэ гайхамшиг. Энгэрт зүйлдтэй эрдэнэ нэвтрүүлэг эхэлж байна. Сайн байна уу үзэгч сонсогчдоо. Энгэр зүйлтэй эрдэнэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болоод байна. Өнөөдрийн манай зочноор хулан ээждэг ирсэн. За чулуун цэцэгтэй баяр хүргэе. Өнөөдөр цаг заваа зарцуулаад хүрэлцэн ирээд бидний нэвтрүүлэгт орж аваад маш их баяртай байна. Энэ өдрийн бас мэндийг хүргье. Битээгээр болохгүй шүү хулан. За өөрийгөө манай үзэгч сонсогчдод танилцуулахгүй. Энэ миг урдаа ярьчих. Оо, микрофоны юм шүү. Яна. Ингээд байгаа. Тэг. За самцсан уу? Таарт энэ өдрийн мэдээг хүргэе. Урилга аваад энэ төлөвлөлтөд баяртай байна. Намайг чулуун цэцэг гэдэг. 45 настай. Тэгээд нэгтлэн бодлого мэрэгчлээ. Хууль эрх зүйн мэрэгчлээ. Одоогоор охины хараад ажилгүй гэртээ байж байгаа. Хүүхдээ зөөгөөд урлаг спортоор нь хичээлүүлээд тэгээд охинтойгоо байна. За охин хөөхөн хулаан. Чамайг хин гэдгийг өөрийн нэрийг хэлээрэй. Би хутан, За ээж нь орчуулга хийн. Хулан гинэ. 15 настай гэж байна. Том охин болцсон байна те. Чи бүжиглэх дуртай байлуу? Тий. За ямар бүжиг үжилдэг юм? Ингэт юм уу? За манай нэг уламжлалт асуулт. Ер нь давны тухай одоо охиноо төрхөөс өмнө мэдж байсан уу, мэддэг байсан уу? Эсвэл зүгээр анх ингээд охиноо төрөөл давнтай гэдэг давны тухай ойлголтыг мэдэж авсан уу? Төрхтөө л мэдсэн. Өмнө бол мэддгүү тийм төрсөн билээ. Эхнэр ласт. Эхнэр ластаас төрөөл төрхтөө давнтай хөвтэй наа гэл. Эмч төрөөл гарангуут нь танаа охин давантай байна гэл харшилсан. За гэд баярлалаа гэл тэгэл. Баярлалаа гэл хүлээгээд авцсан уу? Хүлээг авцсан. Давны тухай ер нь ойлголт байхгүй байсан болохоор нэг хүнд тусаагүй юу? Тусаагүй. Юу юм болоо? Яасан болоо одоо хөл гарын зүгүүр л хай давангочтой юу юм болоо гэж бодоосоо. За тэгээд ер нь ингээд багаас нь давны тухай зүгээр хальт мэдлээ тий. Одоо давнта гэдгээ ажил тэгээд нөгөө судалж бариад хүн амтнаас ер нь юу эдэм болоо гэд асууж барьж авөө. Хүүхэд нь ер нь багада ямар хөө бай? Багада хөгжил нь хэвэн явагдчихсан. Ер нь гэхдээ яг 1 2 3 насны доошоо явагддаг хөгжил нь. Энийх нь бол хэвэн явагдчихсан. Тэгээ яг жоохон 2 наснаа мастаадаа хөлд орсон л доо. Яг нас оройтож орсон. Тэгээд ер нь хөгжил нь хэвэн явагдаад ийм хүүхдүүд чинь ер нь жоохон хөгжил нь бага байдаг учраас бага удаан явагддаг учраас тэгээд зүгээр бие гүйтсэн яг жирийн хүүхдүүд чиг тийм хүүхдүүд бол байна. Хүүхд дотроо янз бүр олон шүү дээ. Олон төрөлтэй. Дотроо 3 4 төрөлтэй болохоор тэгээ энэ яг дунджийнх нь нэг хүнд биш. Нэг хөнгөн биш. Гэхдээ нэгдүгээр зэрэгтээ орохгүй хоёрдугаар зэрэгтээ орж удаг. За. Тэгэл хөлд орох гэж бол тэгэл хөлд ороод дараа нь одоо ийм хүүхдээ мэдхгүй юм чинь нүур царай нь юм болохоор мэдхгүй ах. Тэнгүүд за ерөөсөө цэцэрлэгт түгээгээд 3 наснаас цэцэрлэгт улсын 19 дэх цэцэрлэгт явж аваад тэгээ 11 дэх цэцэрлэгт улсын цэцэрлэгт яваад тэгээд дараа нь ерөнхий боловсролын эрдмийн ундраа сургуульд өгөөд тэгжээтэл дараа нь ахин шийдэгдээд болохгүй байна да. Баянгол дүүрэн тэгээ байж байгаад
ерөнхий одоо манай улсад байдаг 70 дугаар сургуульд яваад төгссөн байгаа. Энэ жил төгссөн. Энэ жил хэдгээр ангид төгсөж юу? 9-р анги төгсөж байна. 9-р ангид төгсөж байна. За. Тэгээ ер нь багадаа ингээд тийм сэтгэл эмзэглүүлсэн юм ер нь юу ах юм? Эмзэглүүлсэн юм. Одоо тийм байсан уу? Байхгүй. Жохон ингээд санаа зовоод ер нь би энэ даун төгс гэл ингээл нэг яадаг штэ. Жохон ингээл одоо ямар хүүхдтэй болчвоо, яачваа, ичвэ гэсэн юм бол байхгүйсэн юм те. Гэж байхгүй тийм нөгөө манайх түрүүч тийм идэхгүй айгүй тайм би одоо ийм мөттэй болсон гэхээр за би охин хөдөө юм чи одоо охинтой болсон юм чинь баярлалаа. Тэгэл охин гэхээр нэг хүлээгээд авцсан. Тэрнээс ийм байхгүй. Миний 3 дахь уу. 3 дахь. Нөгөө дайггүй. Нөгөө зүгээр те. Тэгэл хүлээж аваад нөгөө тэр нэг жоохон 15 дахьтай байхдаа нэг таталт өгсөн юм аа. Таталт өгөө зүнт руугаа яг нялхах байжсэн таталт өгөө тэгээд яана юу болч байна ч гэдэг сандраад тэгээд өөрөө масаадсаа чигээд тэгээд гайгүй болгоод тэрнээс хойш маталт гэсэн тийм одоо бэдүр ш өөрөө массаж хийгээд илэг хийгээд энэ чинь наран шараа өдөр болгон цонхныхаа наран дутуу гарсан шүү дээ 2 кг 400 гарсан. Тэгээд илэг цонхныхаа наранд байнга илэг хийн дээш нь доош нь харуулна. Тэгээд хүн болгоод авчихсан да. Жоох юм чи хүн болгоод авчиадаа гэж бодоод одоо сайхан 15 настай боллоо. Харин айгүй сайхан хүмүүжүүлсэн байна, хөгжүүлсэн байна, өсгсөн байна харахад тэ бие авч явж байгаа байдал ерөнхийдөө айгүй сайн гар хөлийн ажиллагаа гэл ингээл битээр танилцаад бас 2 дахь уулзж байгаа тий. Манайх бүжиглэх дуртай, зураг дуртай хулан гэдэг охин байна. За манай хуланд бол ээж нь бол ердөөсөө тийм санаа зовсон бол байхгүй, сэтгэл хэмзгэлсэн байхгүй, сэтгэл гутрал байхгүй, их 50 хүн байж штэ тий. Тэгээд охиноо хөгжүүлье гэж ер нь хэзээс эхэлж бодов. Тэгэл цэцэрлэгт өгөөл хожуулах 1-2 насны дараа авдаг байхгүй цэцэрлэгч бас жирийн хөлтөд бол эдгээр чинь дутмаш дүүрхий. Тэгэл яг яад гэдэг цуг өгчөөл улсын цэцэрлэгт 11 дэх цэцэрлэгт Баянгол дүүргийн хөвгөл тэнд төгсгөл тэгэл жирийн хөлтөдтэй яваад бие даагаал өөрөө бийцсэн модог болоод тэгэл хөгжүүлээ гэж цэцэрлэгээс л хөгжчихсөн. Памперсаас юу н гаргаад тийм тэгэл өөрөнд нь ойлгуулаад ингэдгээ шүү тэгдгээ шүү болохгүй шүү чи мэдчихсэн багаас нь чи ингэ шүү ингэх ёстой шүү гэл тэгэл 15 бол одоо нийгэмшээл аваа ямар ч хүнтэй ямар ч насны ямар ч хүнтэй харьцаал тэгэл учраа олондоо тэгэл амиа борлуулаад явчих юм биш үү те тийм уулаа нөгөөх маань одоо дөнгөж нэвтрүүлгийг хийсэн чи заалж байна үгүй. Тийм ээ зайгүй. Тэгэл. За хулаа. Чи ямар бүжиглэх бүжиглэх дуртай байлээ? Энэ нэг ая яваад эн чи нэг гой ингээд нэг төрөөнийх шиг ингээд нэг гой бүжигл. Би юу? Тэ? За. Нана суудал дээр. За. За. Гүмээ. Эвсэлтэй хахын ш. За баяр хүргэе. За ямар амжилтууд гаргав, ямар төрлөөр ингээ хүүхдээ хөгжүүлье гэж бодоод хөгжүүлж хэлсэн бэ. Би одоо анх хүүхдээ одоо ямар болох вэ? Одоо энэ жоо хэл ярианы тутмын штэ дээр ч ер нь хэл ярианд муу. Ер нь хэл ярианы хөгжил тэгээд болвол одоо өөрийнх нь хамаатны садны хүүхдүүд зөндөө зүгээр жирийн хүүхдүүдтэй тоглуулаад хаамаагүй хаяал ингээл өөрөө сураал сэтгэл нөгөө хүүхдүүдтэйгээ болсон ч болоогүй ч өөрийгөө хөгжүүлээл ингээл явсан. Тэгээд манай хүүхд ч одоо нодлонгоос штэ тусгай олимпийн хорооны дэрэгдэх бүжгийн дайн саналагт анх ороод нодлонгоос ороод тэгээд улсын уралдааны хос мөнгөн медальтай Улаанбаатар хотын парабочгийн алтан медальтай. Боочоор хичээлдэм юм те? Тий, бүжгээр хичээлсэн, боочоор хичээлсэн спорт. Мундаг юм аа. Тий. Намрын спартакийн мөнгө хүрэл медальтай. Сая Улаанбаатар хотын Баянгол дүүргийн медалуудыг авчирсан байсан тийм. Медалийн үз.
Зарим даа. Эгэ. Тий, гоё юм байгаа. Гойжээ. Танайд нэг. Бит чанга яриарай. Энэ дэр ингээ гоё зөө. Ийм байна. Метал өгсөн юм байгаа. Оо, тийм байна. Тий. За. Одоо энэ хамгийн дээдлэг хамгийн дээдлийнх нь болохоор юу гэсэн бэ? хамгийн дээдлэг нь болохоор одоо сая нөгөө нэг Нэг манай дүүргийнх Боёнгол дүүргийн дасан зохицлын тэмцээн гэдэг нэг тэмцээн болсон юм. 5 тэмцээн болсон. Тэнд оролцоод алт 2 мөнгө авсан. За. Энэ сая төгсөөд авиаслыг сурагч гэсэн алтан медаль авсан. 70-р сургуулиас Тий, тий. энэ хоёр нь болохоор одоо бүжгийн Тусгай усан уралдааны хос мөнгө медаль. За, ямар Энэ нь болохоор намрын спартакиадын мөнгө хүрэлтэй. За. Тэгээ энэ нь болохоор нэг давааны өдрийн 3 сарын 21-нд болдог тэмцээнд 3 алтан медальтай. За, ямар Гэт мундаг медалууд бэ? байна. Тэгээд За, дээр болохоор 2 ахтай юм уу? ах хоёртай. За. Нилийн зайтай төрсөн үү? Орхон төрсөн үү? Нөгөө хоёроос арай зайтай шүү. Тийм үү? За зайтай жоохон 5-6 насны зайтай. За. Нөгөө хоёр нь Их чинь аль хэр харьцдаг вэ? Ах эгч хоёр нь аль хэр харьцдаг? ах хоёр нь мундаг штэ. Хөгжүүлэхийг. Хөгжүүл нь мундаг. Одоо манай өвч урд ах нь одоо урд Малайз хотод хэбл бүр бильярдын дэлхийн аварга. Оо, Тий одоо урд тэмцээнд орох гээд 17-нд байж байгаа. За. Ахт нь бас амжилт хүсье. Тий. Тэгээ их чинь Японд өгч ирээд одоо энд багшилдаг. Тэгвэл одоо хөгжүүлэх тал дээр хоёлаа яа гэм шүү дээ. Хоёулаа дээрээс нээж тий чадна. Тэгээд хоёр ах хоёр мундаг. За. Аль болгонд дүүгээгээл. Тэгээд бас энэ зураг зургийг харьцсан. Тий сүүлийн үед инжлээс зураг юм л бол зураг бодог байх бол зураг зурж байгаа. Бүжгийн хажуугаар зураг зурж байгаа. Бас тийш дээ. Ер нь юм л хөгжүүлэх юм бол тий. Ийм Олон хөлтөг бол талаар л олон талаар энэ хүмүүс чинь ер нь спорт дуртай. Урлаг спортоор айгүй дуртай. Чадсан чадаагүй байсан ч тий. Өөрөө өөрсдийнхээ хэмжээнд л хэл ярианы хөгжилтэй ч гэсэн эдгээр чинь бас л тий цааш нь хөгжүүлээд байх юм бол одоо ерөнхийлөгч болсон хүн байна. Тий дарга болсон хүн байна. Зөндөл би нөгөө айгүй судалдаг байхгүй. Даунтай гэснээс хойш нөгөө энэ чинь нэг солонгос дэвж зүрхний алганд орчихсон байгаа. 13 онд орчихсон. Тэгээ айгүй сайн солонгос. Хэдэн онд төрсэн бэлээ? 13 он гэдэг чи хэдэн настай орсон гэсэн үг лээ? Манай хөлтөө 1 настай 2 настай. 2 настай. Тэгээд 2 настай ороо солонгос. Тэгээд одоо зүрхний гаж зүгээр одоо. Ямар гоё. Одоо тэгээд нөгөө солонгос аав гэдгийг орсон нөгөө Мярал ангийнхан 20 жилийн энэ жил 22 жилийн болно. Одоо 6 сарын 26-нд урлагтай очиж мэдлэгээ дэвшүүлнэ. За бүжиглэн гэсэн үг байна шүү дээ. Хаалганд орсон хүмүүсд мэдлэгээ дэвшүүлдэг. Оо ямар гоё. Тэгээ 26 хаалганд ороод дээрээ саруул болоод тэгээ бүр бүжгэлдэг болоод тий. Гэмлгийнхаа хамт нөгөөд чинь гялцэл зураа ичлаа нөгөөд хэмээн. Оо болч. Оо зүг баада. Тэгээ зүгээр. Ер нь өөрөө өөртөө үйлчлэх чадвар аль хэр вэ? Өөрөө өөртөө үйлчлэх чадвар сайн шүү дээ. Сайн уу? Сайн. Одоо 80% таа шүү дээ. 80% таа юу? Хувцас өмснө. Яаж одоо чинь өглөө босно. Өглөө босоод хувцас өмснө. Тэгээд ам амраа аваа шүүд ам аваач цайгаа уун. Хичээл хувцас өмснө. Хичээлдээ явна. Бэлтгэлээ өөрөө ганцаараа. өөрөө хийн. За. Би тэрийг эгэрэхээр өөрөө ичдэг. Тэгэл орой унтахтаа нураа амаа цэвэрлээд шүүд амаа аваагаад хувцаа нэг л өгсөн. Яг л өгөх нь хэзээ чинь тавихгүй. Чи. Гэт Хулан охиныг ярьж байна. Хувцаа өгдөг гэд. Нэг л дэвсэн бүр баасарч чинь одоо баг 4-5 настайгаас л ясан баг. Тэгэл сурцсан. Тэгэл одоо тэгээ сурч байгаа. Харин тэгэнтэй тий. Яг л энд имаа тавиад ивхээрээ гэх юм бол ивээл тавьчихна тий. Мундаг штэ ер нь. За хоол унд одоо гэрээ ажилд яаж тусалж ийн ээжтэй? Би Тий. Гэрээ ажилд яаж тусалж би дин гоёнтэй ээж ээж нь бол орчуулга хийгээл явна штэ хажуугаар нь. Юу гэнэ үү?
Ээж мундагаа гинэ. За. ээж нэнтэй ээж гоё шүү. Ээж нь лав гоё шүү. Ээжийг магтаад байна тийм үү? Чи ээжтэй харин яаж тусалдаг талаараа хэлээч. Хоолнд нь тусалт юм уу? Тийм ээ. Ширээг арчдгүй. Тоосоо арчих уу? Аа за. Би ээж Аягаа угаан. Аягаа угаа тий. За. Аягаа угаан, амьтгаа угаа тавина. Ногоо арилах чинь. Ногоо арилах уу? Жон гараа авчих гэдэг нэгтэй гайгүй. Сурган тий. Аа. Зурагт ер нь аль хэр үзэж байна? Зурагтаар ямар юм үзэх дуртай? Хулан. Зурагтаар юу үзэх дуртай чи? би нэнтэй. Өөрөө үздэг лээ. Хүүхдэн киноос юу үздэг лээ? Би баян Парара. За. Машагаа үзэн, мишгагаа үзэн тий. За. Ямар дуучин сонсдог вэ? Би Чиний хайртай дуучин хэн бэ? Чи мэдхүү? Нэрийг мэдхүү? Хэн бэ? Ока. Ер нь Окаг нэрээ хүүхд болгоно л Ока л. Тэгээ voice явдаг штэ. Уукаач ийшүү гэл. Voice Шүүгээл. нэг уухгүй шугаа. Шүүгээл. Өдөр бол үзэл. Тий. За. Мундаг юм аа. Ер нь бол манай энэ даунтай хүүхдүүд чинь урлаг спорт их авьяастай тий. Өчи аваа. Би чамд өгч байгаа. Тэг өшөө зур болцсон. Ямар хурдан юм бэ чи? Гэлцэл зураа ичлаа. Тэгээ урлаг хоолоо гэсэн. Урлаг спорт. Илүү хичээлэл. Мундаг хүүхдүүд байна гэхдээ. Мундаг хүүхдүүд байгаа. Мөнх дэлгэргээд байна мундаг. Мөнх эрдэнэ үү? Мөнх эрдэнэ. Юу тий гол нь эн чинь ерөн хүүхэд яагаад мундаг байна вэ гэвэл эцэг эхийн юу аахгүй юу? Оролцоо маш их хэрэгтэй. Эцэг их багшийн оролцоо айгуу. Хүүхдэд дагуулж байгаа багш нар авчихгүй юм бол яаж өөрөө хөгж хөгдөө тий? Тэштэй. Тэгээ хүлээж авч байгаа багшийн хандлага ямар байх вэ тий? Эцэг багшийн хоорондын харьцаа ямар авах вэ? Нэг гурвалсан юм чинь хамгийн их чухал байгаа байхгүй юу? Энэ гурав нэгжээж л хүүхэд маш юу яа. За одоо тэгээд юм хөгжөөд янз янзын чиглэлээр хүүхдүүдийг авч сургана, үрсийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч сургана, давантай хүүхдүүдийг бол яг хаа авч сургана л гэж байгаа юм. Одоо чинь давантай хүүхдүүд чинь ер нь 25 он хойш багасчаад байгаа ш. Юу гэж бодож байгаа штеп би төрөлт нь. Нэгч багассан юм бол бас алгал байна. Гэхдээ яг вэ ер нь бол харцангуй эрт илрүүлэлт гэдэг зүйл чинь бас тий. Тэр их сайн юм шиг байгаа. Ерөнхийдөө бол тэгтээ бол яг өсөл байж лэн даван биш гэд онцлогчоод давнтаа төрж ил байна. Тий янз янз л байна. Тэгээ гол нь энэ хүүхдээ нэгд гараад ирцэн энэ нэг муухай хүүхдүүдийн чинь тэгэл хайр татал нарны хүүхдүүд гээл те. Тий хайр татаад ингээд өсгөж хүмүүжүүлж явах үедээ эдрэсээ бид нар маш их юм сорж байгаа тий. Хэрвээ ийм хүүхдгүй байсан бол чи гэвэл яах вэ? Одоо нөгөө энэ спортын талаар, урлагийн талаар янз янзын нэг сонирхгүй хол хөдөл явсан байдаг ч юм уу үгүй мэдхгүй шүү дээ. Мэдхгүй тийм байхгүй юу? Тэг хүүхдээ хоёр томьёогоо ер нь яаж үсгсэн гэж боддгоо. Одоо яг энэ хулантай харьцуулахад санахгүй байгааз. Харин тийм. Бидээс хүүхдээ анхаардаг байхгүй одоо. Тийм. Багт нь хоёр томьёогоо яаж үссэн мэдхгүй байгаа шүү дээ. Өөрөөрөө өсчдөг тийм. Ихэд эдэр бол яг бидрийг өсгөөд өгөөч ээ. Биднэрс юм заагаад өгөөч ээ. Тэгээд миний охин ч мондоо шүү дээ. Тэгэл 10 настай басан тэрээс хойш баг би өөрөө биеэ дагаал тэгэл. Тийм биеэ дагаа явчихлаа. Ер нь суурь ингээ багаас нь сайн тавиад өгчих юм бол цаашгаа эдэр чи өөрсдөө сайхан ингээд яваад өгчнө. Яг хөө хэл яриа бол тийм ээ ер нь хэл ярианы хүчлээ. Тэгээ яг хөгжүүлээд хэл яриа тийм удаан явагдана. Удаан явсны дараа тэгээд улсууд тэгтээ танаа хүчин одоо манай хүчин 10-та 12-та ярьдгүй. Ярих нь өтгөр тохиоч үйдгүй нэг ээж надад гэсэн аахгүй уулзаа. Тэг хүүхдэд чинь ярьдаг юм яаж хэлд оруулсан гэдэг. Би мэдгүй шүү дээ. Зэргээр явчих чинь цаашаа багш яагаад заагаад өгч чинь гэр орондоо байхаа гэр орны орчиндөө яадаг харьцчих чинь тий. Тийм гол нь энэ хүүхдтэйгээ ингээд харьцаад байх хэрэгтэй. Тэгэхээр чинь бас нөгөө ажилтаа гээд хүүхдтэй ингээд хайчдаг. Тэгээ яг нөгөө хөгжих хэл яриа хөгжих яг тэр үед нь дур сонирхол дээр нь орхичхоор дараа нь өөрсдөө ярих
дургу болдог. Нөгөө нас Насанд яваад байхаар томрох тусмаа залхуу болно. Одоо залхуу болно шүү дээ. залхуу өрхий амархан ядарна. Тийм, ер нь бол амархан ядарна. Шантран этэр чансл. Тэгтээ Тэгтээ шантарлаа гэд бид нар нөгөө хүчлээд өгөх юм бол тийм. за одоо хийхээс өөр алгадаа гээл араас ингээл дагаал санжигнаал явна шүү дээ. Тэгдгийг шүү, ингэдгийг шүү. Тэгэр миний охин ингүүл ингэс та чи ингүүл та тийм мундаг хүн болно. Тийм заа юу тийм байш өгөхөр заа гэс гэдэг. Ястэйг. Тэгээд юу яах вэ? Ингээд яг багт ингээд нэг хайр татаад хөөх манайх чи ийм сурдаг болцсон юм уу, мэдсэн юм уу гэд ингээд нэг гинт ингээд гоё юм ингээд мэдрэх юм ер нь юу тохиолж байсан уу? Байсан шүү дээ нөгөө хэдэн сартай байсан юм бэ? Хөөхөн тэр чинь нэг хөдөлгөөн багтааш тэр чинь байсан. 7-8 сартай л байсан баг. Дандаа суугаад байсан. Тэгээд 7-8 сартай л байсан юм байна. Тэгээ нэг өдөр өглөө босоод ингэсэн чинь 4 үлдэрээ доош харсан хөөхөн зургтны өмнө хөөхөн шкам өмнө ингээд ингээ оцгоноо гэх. Хөөе хөөхөж одоо босоод чи хөлд орох гэж байгаа юм байна. Ямар хөөх юм бэ чи одоо тэр хурдан хөлд орчихсоо гэх. Тэгээд байжсэн чинь нөгөө урагшаа авдаг хүмүүс чинь байн хоошоо мөлхөөл. Бүх юм руу яваад орчихно. Хоошоос мөлхөөд хоошоо мөлхөөл зургтны тавирын доогоор ороод хаавсын санал ширээн доогоор ороод тэгээл нэг дөрөж жаалж биж байгаа л тэгээл овооштой хөөх юм. Тэгээ байж байгаа 8-9 сар 10 сартай болоо тэгээд хөөх юу дэвшдэг болоод тэгээд за одоо хөлөө зөөгөөд явдаг болоос яг ч хүн хүссэн шүү дээ. Тий харин хүн давардаг байхгүй хөөх юм бэ чи ста одоо ста нэрэ явдаг л болцвол гоё да миний охин гэл. Тэгээд тэгсэн чи явдаг болсон тий. Тэгээд явдаг болсон. Одоо явдаг болсон чи гүйдэг болоосаа гэж тий. Болоосаа гэдэг. Одоо ингэх юм бол цэцэрлэгт явуулчихсан да энэстэй. Өөрийн нэврлэх. Тэгэл уулаад. Тэгээд 70 дугаар сургуульд орсон. Уг нь бол эхлээд энгийн сургуульд өгсөн байх шүү дээ тий. Тэгтэл за нэг бас болохгүйсэн байх тийм үү. За болохгүй яжгаад 70 руу очлоо. 70 бол бас л тусгай сургуулиудын нэг шүү дээ. 4 улсын том 4 сургуулийн нэг байхгүй. Тийм. Тэгээд ангиуд багш ингээ хүлээж аваад бичиг үсэг ингээл алхир сурав. Одоо хуулж бичих, тоо бодох, одоо унших гэдэг. Тэрнтэй болохоор эд чинь жоохон тийм дотмошт. Би одоо өөртөө л буруудаг байхгүй. Энийг одоо болдгоо яттаа нэг энэ сурал сурах хүүхдтэй байхгүй. Тэгээ би ямар банкын багш тийм олон ян тийм 10-аад хүүхдтэй харьцаж байгаа нэг тийм. Тэгээ туслах швэсэн л да. Тэгээд гайгүй хүүхдүүдэд заагаад явцдаг. Аав эзэмтэй хүүхдүүд бол яах ч арга байхгүй. Ийм хүүхдүүд үгэл заагаа явал хүүхд сурах юм бэл тэгээд манай хүүхдүүд яагаад тийм суурийн тавьж өгөн бол яагаад тийм дандаа давхарж өчөө. Жохон учир дутагдaltaй байсан байна те. Тийм тэгээд заагаад өгсөн бол би тэгж боддог шүү дээ. Заацсан бол би бас тэгээд заацсан бол миний охин ч бас ихгүй да бас шал өөрөө хайсан байх та гэж бодоол багын хүүхдээс ер нь 1-5 дахь анги л ер нь болцоо байдаг шүү дээ. Тэгэл 6 дахь ангиасаа ороод өөр эрэгтэй багштай болоо энэ багш болохоор айгу мундаг багш байсан. Одоо тийш ингстаж та нар тэгэрийг болвол өөрөөр нь бичүүлэл зуруулаад ингээл айгу хатамга. Айгу мундаг багш байсан шүү дээ. Тийм үү. Тэгэл 3 жил явал төгсөж ийн эрэгтэй багштай. Тэгээ мундаг. За. Тэгээд 8 дугаар ангид 9 дугаар ангид төгссөн. Одоо цаашгаа ер нь яа гэж бодож байна? Одоо бит хоёр чинь бүжгийн дугууланд явна. Одоо би 55 хаана явж байгаа бүжгийн дугуулан? Энэ тусгай олимпийн орооны дэрэгт. Нөгөө агуун багш шүү дээ. Тэгээд одоо нэг коллежд явуулаад нэг өөрийн ятгатаа нэг хоол хийх суртаг тоогооч юм даа. Ааха. Манайхан инэрлэл рүү их яваад байгаа. Харин инэрлэл яг танахтаа ч ойрхон юм байна штэ. 3 дугаар хороолт юм чинь. 3 эцсийн нөгөө ийм артын хардаг гэсэн. Тэгээд 10 дугаар хороолд нэг байдаг гэн тэр бас дажгүйгээ тэр сургуулийн бас нэг ээж бид нэр ярьсан чинь зүгээр гэртээ ойрхон л гэж авахгүй дөө гайгүй жоохот тэгэл хаана гэр ойрхон байна тэндээ сургаал юу ч гэсэн эхлээл яваал дараагийнхын төгсгөлөөр нэг юм ер нь бол үргэлжлүүлээл ингээд сургаад байхгүй бол за сургуулаа төгсчлөө бид нар ажилд орно гэдээ бас айгүй би өндөртэй ажиллаж байсан. Халтмар компанид ажиллаж байсан аахгүй юу? Халтмар хаан компанид ажиллаж байсан. Сая тэгээд 3 сард дарга мар өгшөө авах гутан за 3 сараар
цалин байлж болоо тэнгуут за яриас хүүхдтэй анхаарал яах болохгүй. Тэгэл ажлыг 2 сар л болж байна доо. Манай хүүхдүүд маань ер нь ингээд том болохоор бидний хамгийн том хүүхдүүдийн бас асуудал юу вэ гэвэл сургуулаа төгсөөд дараа нь яах вэ? Мэргэжил одоо эзэмшиж байгаа шүү дээ. Одоо инэрлэгээл энэ сургуулиудад гар урлал, тогооч тэгээ янз янзын туслахнууд байгаа. За мэргэжил эзэмшлээ. Сургуульдаа бол 2 жил сурлаа. Гэтэ 2 жил бол хангалттай биш байхгүй юу? Тэгэхээр чинь ямиг айгүй удаан сурдаг болохоор 2 жил бол үнэхээр хангалттай биш. За тэгээ сургуулаа төгсөөд нэг үнэмлэхтэй боллоо. За яг үнэлэх л үнэлэх юм да. За тэгээ ингээд явж идэл чинь дараагийн шат нь яах юм? Нөгөө ажилд авах юм уу? Эсвэл гэртээ эргээд орох юм уу? Эсвэл өөр сургуульд орох юм уу гэд ингээд янз янзын юм гараад ирнэ дээ. Тэгээ хүүхдүүд маань 20 гараад ирэхлээрээ одоо 30 гараад ирэхлээрээ ер нь бол хөдөлгөөн нь удаан болно. Хэл яриа бас эргээд муудна, хараа муудна, сонсгол муудна. Ингээд бүхэл хөдөлгөөн нь удаан болоод одоо хин холон бол сая зүгээр дуу сонсоод бүжгэлэх гээл ингээд айгүй цоглог байна тийм үү? 30 та хүүхдээ хажууд 30 бол өстө намбаагаал суучин шүү дээ. Одоо хэр баргийн юу яахгүй явж л за явж л эдийн тэгжилээ гэсэн шиг хөөр хэлчихтэй байдаг чинь. Удаан байж чинь. Агийн багш бүжгэн байна ч тийм үе яасан томчуулаа хийгээсэ хэр за ингээд ер нь гэхдээ айгүй юу даа. Эдгээр чи ачаал их таа. Харин тийм байхгүй. Ачаал даа ингээд нэг суугаа сурагчин тий. Тэгээ одоо олон цагаар юунд яачин нөгөө одоо бэлтгэл хийхэд бол төвчээртэй л байгаад тий. Өөрөө дурсан юмнууд бол аягүй сурахгүй л тэр чинь тэгээд айгүй юу төвчээргүй хүмүүс байна. Тий. Энд чинь нөгөө гэрийн хүмүүжил тийм үү. Тэгээ орчин тий. Энэ эдгээр чинь тэгээ багш бол ердөөсөө яалтчгүй бүх юмны тэрүүнд л байгаа шүү дээ. Багшийн заасан хууль тий. Багшийн үгэнд нэг орно. Эцэг хийг бол яах вэ? Тэгээ одоо нэг ийгэд ингэчих гэхээр үгүй багш тэгсэн. Багш л хийгсэн. Багш хийж гисэн одоо. Багш юу нь бол бид нар бол багшаа бол дээдэлж явахгүйсээ болохгүй л болоод байгаа юм л та. Бид нар гээд тахын байхгүй. Ер нь бол багшийг бид нар дээдэлж явахгүй л бүхэл юмыг бол багш зааж байгаа учраас тэрийг давтах нь гэртээ. Тий жоохон аав. Удаан сар жилээр яж чинь гэж сурдаг хүмүүс тахгүй. Тий тэгэхээр маш давтамж наймаар нэг имийг хэдэн удаан зааж тэгж сурна. Гэтэ манай хүмүүс тийм биш шүү дээ. Нэг юм сураал одоо чи энийг дараа сураад энийг хийчих гэх юм бол тэгэл тэр хэдэн мессенжтэй сурч байна. Тэгээ хэзээч мартахгүй тэрийг. Тэгээ насан туршлагал юм болж байгаа шүү дээ. Ер нь бол тий. Эдгээр яг нэг нийтлэг шинжин тийм байгаа. За нөгөөх нь босоо. Гарна. За. За тэгдэг. За гар авчлаа. За яг жоохон гадуур явж байгаа. Тэгээд ороод ирнэ. Тэгээд одоо хүүхдээ хажууд ингээ хүүхдээ муулаад тахлаар дургуйцж байгаа биз? Айгу яриаг айгуусаа ойлгож байна. Ойлгож та одоо энэ юу гэх юм бол тэгэл зөө. Одоо ингээд нөгөө нэг юу мөн ирж байгаа юм. Сарын тэмдэг ирдгүү. Ирштэй. Ирсэн үү? Тэргээ бол өөрөө салж чадчихна. Оо яасан мундаг юм. Ээж бол аяг мундаг байна. Эмэгтэйчүүдтэй зарим нь бол ингэж чадахгүй байгаа том болцсон охтууд бас байх чадахгүй охтууд байна. Тэр шүн чи энийг хийн. Ихий цусаа хэрэгмэл чи энийг жоохон хэрэгмэл чи энийг ийн. Тэг ингэж цэвэрлээд энийг цэвэрлээд ингээ сайхан дотгоо сайхан цэвэрлээд миний охин энийг гэт хийн шүүх. Яг өөрөө хийгээс байхгүй хийцэн бит шүү дээ. Мундаг ээ шүү дээ тий. Тэгээс суртуулна. Эхлээд яг сарын тэмдэг ингээ ирэхэд юу айсан. Цус үрээ миний охин эрдгийг надах чинь заяа. Зүгээр эн чи ирүүл сайн байхгүй гоё чи гоё болно юм гоё. Ирээд ингээд за гадуур бол ганцаараа гарах уу? Дэлгүүр хошоонд ингээд орн үйлчлээ очиад ганцаараа юу? Тэг карта юу авах уу? Ганцаараа юу авах өөрөө дуртай аваад нэг ундаага байрн чипсээ байрн тэгээ боо байрн бичнэ байрн тэг орсон. Өөрөө дуртай амиг аваад хүрээд ирхүү те. Юугаар үйлчлэх вэ? Бэлэн мөнгөөрөө картаар. Тэгээд толон авч яана. Авдаг. Нүүтэ авъя гэддэг. Оо бас. Уг нь бол яг өгөх ёстой. Уг нь бол тэгэх ёстой. Нүүтэ авчирч би уншуулна мэдвэх юм. За. Илүү юм ингээд дураараа авах уу? Эсвэл яг хэлсэн юмыг аваад ирэх үү? Өөрөө дуртай байсан илүү авахгүй. Авахгүй юу?
Сүү тарга авна. Марц аавн тэгэл ороод. Тийм үү. Илүү тутмын махгүй. Тэгээ дундаа мундаан дуртай штэ тий. Дуртай. Тэгээ авахаараа жижигний нам томыг авах. Жижигнийг аваад яваад. Асуугаад тий. Том мам хэрэггүй шүү жижиг авч юм шүү. Сүү арц аваа гэхээр тэрийгэ бариад ороод ирсэн. Ер нь тоо хараад мэдгүй. Тоороо мэдэн ш. Мэдгүй. 1 2 гэх ингэ гараар ингэ гэдэг. Ааха. Мэднэ. Зүгээр ингээ бичсэн тоог хараад Бичсэн тоог хараад мэднэ. Нэгэн тоогоор мэдэн ш. мэдгүй. Зааж өгч байгаа. Ер нь ганцаараа одоо ингээ гадаа гарахад араас нь ингэж хяналт тавьж явж гэнэ үү? Эсвэл за яг хөө дэлгүүрөө ороод ирдэ гэл ингээл гэртээ байгаад энэ үү хийж одоо яаж байна. Би үгүйштэй ороод чи гэлс ороод ирээрээ тэр цаад нар тоолоод ирэхэд тогчоод ороод ирдэ ш. Ороод ирэх үү? Зүгээр ирээ хөлтөдөө тоглочоо сайхан ярьж байгаа л нөгөө Гэр хөлтөд сургууль хоёрын оронд автобусаар явдаг юм уу? Алхахад ойрхон уу? алхад ойрхон манайх. Тэгээ алхаад Километр сургууль руугаа явах уу? Алхана. Одоо энэ штэйгээ тий энэ штэйгээд зам гараад гарцгаараад явуулчихад өөрөө яваад орчдөг. Зөв. Машин зам аюултай учраас зам гаргадаг юм тий. За. Одоо ингээд энэ тент ингээд төөрлөө гэхэд гэрийнхээ хаягийг хэлж чадах уу? Хэлж чадах уу? Чадна. Хэлж. Хүмүүр гандан гэн. Гандан гэдэг ороод ирдэг. Гандан гингүүтэлтэй. Тий. Зөв. Тэгээд ороод ир. Ер нь тэгээ одоо охиноо за гой зураг сая бол хэсэг ялцтал зураг хийчихлээ шүү дээ. Тий. Ер нь даалгаврыг их хурдан хийдэг юм шиг юм тий. Харин тий хурдан гялс хийчихдэг юм шиг. Манай хүү бас яг тийм байсан байхгүй юу? Гялс хийж. Даалгавраар суугаал хахад хийчлээгээл босоод. Үгүй чи жоохон удаан суудаа гэл би үрдэгдэг байсан. Болцсон гэл мамаа. Болцсон гэл. Одоо болчихсон. Айгу хурдан гэл биччихтэй. Юм харж хуулахдаа дарж хуулж гэнэ үү? Одоо ингээ харангуудаа өөр дэвтэр дээр ингээ шинээр бичдэг. Өөрөө харж өөр дэвтэр дээр бичээд идэв. Бичхөө. Тий. Тэгвэл бас болж байна. Алхир унших уу? Унших тал дээр. Уншин тал дээр жоохон юу шүү дээ. Хэл ярины үт болохоор ихэд хэл Багал нэг эр үсгэндээ жоохон айгүй юм шүү дээ. 2-ын тоог, 3-ын тоог бол бараг 4 мөрөж хэлэхгүй ш 5 6 7 8 сар уг сайн хэлнэ тэгэл. Зөв. Тийм байдаг. Тэгээ ер нь яванда сургана штэ хэлүүлж одоо. Энийг ч 2-ын тоог гэж байгаа. Эр үсгэн Хэл засалт явдгүй та. Хэл засалт явдгүй штэ. Одоо хэл засалт нэг жоохон яваад нэг юу ячим мэрэгжлийн хүний бас нэг зөвлөгөө аваад үзвэл яваад үзвэл 25 дахь сургуулийн Батмөх тий Батмөх хагшуул сайн. Тий сайн. Айгуу сайн. Чи өөрөө нэг даунтанг төгсгсөн байгаа. Тий. Манай анхны нөгөө одоо энэ томчуулын чинь төгсгсөн байхгүй юу? Тий айгуу мундаг. Манай нэг юу анги бүрсэн. Одоо ахад нэг анги нээж байгаа. Тийм тусгай одоо сургуулиуд байдаг шүү дээ. Манад нэг 4 5 л идэм байл шүү дээ. Тэр сургуулиуд одоо ийм даунтай хүмүүсийн тийм нэг анги нийцээр авах. Нэг юм уу 2 анги нийгч. Тэгэхгүй бол ингээд холимог болохоор ч аюу хэцүү шүү дээ. Одоо аутизмтай яагаад аутизмтай хүмүүс ороод ирчдэг юм. Тэгжээс хоцрогтой хүмүүс ихэс ихэнх нэгдэг байхгүй юу? Одоо энэ 7 дугаар сургууль чинь ихэнх тийм. Тий, ер нь бол тийм. Аутизмтай тийм ахын хоцрогдол, тийм хоцрогдол, оюуны хоцрогдол гэдэг байхгүй юу? Тэр энэ хүмүүс чинь тэдрийгээ дагаад байх юм бол бас за яг би тэгж боддгийг яг тэдрийгээ дагаад байх юм бол сурах юм бас бичиж яадаг хүмүүсийн дээр бас дагаад бас өөр битгий шүү. Хажууд ангид хараа эрүүл хүүхэд одоо тэд нар оюуны эрүүл хүүхэд эдгээр чинь дандаа эрүүл хүүхдүүд байж байгаа шүү дээ тий. Одоо хичээлээ хийхгүйсээр хагаад сурлагын хоцрогдолтой болцсон тий. Тэгсэн мөртлөө гадуур гарах юм бол зүгээр эв эрүүл хүүхдүүд болохгүй. Тий тэдний хажууд байвал айгүй хурдан ингээ өөрчлөгддөг. Дэвшилттэй байдаг байхгүй. Тийм учраас яг даунтай ангидаа ингээд бүгдийг ингээд сулгачих юм бол юу яадаг байхгүй. Яг бие биенийг уруудтаад нөгөө дээр байсан хүүхэд нь доош орох гээд байдаг тал байдаг байхгүй. Яагаад тэгэхээр хүн гэдэг амьтан чинь мууг нь л сурдаг. Мууг нь ямар амархан сурдаг гэж. Би сайн нь бол айгу удаан. Тэгэл тэгж бодож байхгүй даунтанг төгссөн гэхээр ямар мундаг ярээр хийжсэн лекцэнд суужсэн би. Тэгээ ямар мундаг багш вэ ч та ийм хүмүүсийг ийм болгодог бодожсэн чи ер нь бодоодсэн чинь ер нь холимог байв юм шиг. Одоо энэ 7 дугаар сургууль чинь холимог ихэнх нь даунтай хүүхд чинь эдний ангид сая хам баярч холимог юм. Эдний ангид одоо энэ бараг ганцаар байсан шүү дээ. Тийм үү. Нөгөө нэг охин нь болохоор явдгүй хөдөө байдаг болохоор ээж нь. Тэгээд
дагаад бас тэдрийгээ дагаад ярьдаг, хэлдэг, үгүй махад нааша цаашаа болооч хэрэлдээ сурчдаг тэгт юм билээ шүү. Тийм байлаа. Даунтаа хүмүүс байхан бол тэхгүй бүгдээрээ одоо манай би асал ингэнгүүт нэг жишээ хэлэхээр одоо даунтаа хүмүүс бүгдээрээ 55 дугаар сургуульд 25 9 дугаар ангийг төгсөөд 55 дугаар сургуульд бүгдээрээ нэг анги болоод нөгөө зочд буудлын өрөөний үйлчлэгч ангид орсон байхгүй юу. Тэгэхэд багш анги даасан багш нь айгүй цочирдож хүлээж авсан. Яг бол дандаа даунтаа хүмүүстэй харьцаж үзээгүй байжгаад даунтаа хүмүүс бүгдээрээ даунтай. Тэнгүүд бүгдээрээ нам суудаг. Өмөлөхгүй. Нөгөө бусад ангид орох юм бол нам суuna. Тэгэд нэг юм хийхгүй. Тэгээ сайхан унтцгаана. Одоо тэгээд багш нөгөө ойлгохгүй байсан болохоор яаж харцгаа мэртгүй тэр хүмүүстэй зүгээр юм хуулаад нөгөө хүмүүс чинь нойр нүрэл тэгэл яан штэ тий. Тэр чинь хөдөлгөөнтэй ойлгох янз. Тэгээ нэг жил бол нэг бараг хагас жил тэгж явсан та. Тэгжээ дараа нэг учраа олоод тэгэл нэг юу яасан. Аргаа олсон. Тэгэхээр дан даун төвт тийм байдаг байхгүй. Бүгдээрээ сайхан томоотой байл багшд сэтгэл амар. Шуураа Сэтгэл амар байгаа байхгүй тий. Нэг чимээгүй ингээл багш хүртэл 50 байх нь шүү. Тий. Нэгдүгээр 50 байна. Нөгөө хүмүүс 50 байна. Шум заахгүй л байхгүй. Тийм ээ. Тэгэд эдэн зүгээр очиж зүгээр юм самсан юу болох гэж байгаа шүү. Тий. Заахгүй ингээл 50 болоод яаж харьцах уу гэл ингээл нь штэ. Өөр хүүхдүүдэд харьцаад за энэ хүүхдийг хөгжүүлвэл яах маах уу гэхлээр даамтаа хүүхдүүд яаж хөгжүүлэх арга олохгүй байсан баг. Одоо ер нь багш нар нэлээд арга болдог болсон. Яг анхны 10 даунч нэг ангид ороод бүр 55 дахь сургууль бүр цочролд ороод бүр яана гэл багш нь өдөр болгон л яадаг гэсэн шүү дээ. Яана гэд их айцтай. Тэгэхээр тэр хүмүүстэй тийм байна тий. Тэгэхээр дан даунчг бол холио байхын зүг юм бэ. Холимог байл зүгээр. Дан даунчг бол хэцүү. Мууг л сурдаг. Одоо инхийн хулан маань ингээл гоё хөдөлгөөнтэй ингээл байдаг байж болно шүү дээ тий. Нэг хүүхэд нэгэл суугаал унтаад тэгвэл хөдөлгөөнгүй болно гэсэн үг шүү дээ. Ярьж чадахгүй байхan бол бүр ярихгүй амар зүгээр нөгөө дохион амархан шүү дээ. Тэгэл гар хөлөө хөдөлгөөл ингээл ам нь хөдөлгөөд аваа гарахгүй бол. Ингээ мууддаг байхгүй. Даамтаа хүмүүс бол тийм дохио мохны ил заахт бол төвшөрдөг юм л шүү дээ. Үгүй эн чи яах юм бэ тэр те тэр хөлсийн хилийн хөгжүүлэх гэж ах чинь дохионы ил зааж яах. Тэр бол болохгүй. Тэрний оронд айл болохоор эдрийг яриулах байхгүй. Яриулна хөдөлгөөнтэй байна. Толгойг нь ажиллуулах сэтгэх юм хийх байхгүй. Сэтгүүн сайн хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл чинь нэг хөгжиж юм аа сайн. Нэг мэдсэн чи битэрийн нөгөө хүүхдээ бүйтгээд нөгөө өөр төвд орцсон хоёул даа. Тэгээд нөгөө юу яана цаг маань бас ингээд дөгцсөн байна. Тэгээд одоо нөгөө хэлэх гэсэн бодож яваа хүүхдийнхаа ирээдүйн талаар болон ер нь нөгөө эцэг эхчүүдэд залуу ер нь хүүхдээ хөгжүүлж байгаа эцэг эхчүүдэд өөрийнхөө бас ингээд бодож явдаг юм зүйлээ нийгэмд бас илэрхийлэх гэсэн зүйлээ ингээд хэлэх юм хугацаа өгөө. За ийм хүүхдтэй эцэг эхүүд асран хамгаалагчтай хэлэхдээ хүүхдээ багаас нь тий одоо цэцэрлэг сургуулиар сайн хөгжүүлээд тэгээ өөртөө аюу сайн тийм хөгжүүлэх одоо би өөрийнхөө хүүхдээс жишээ авдаг шүү дээ. Сайн хөгжүүлээд гэр бүлийн хүмүүжлэг жишээ аюу илүү байгаа шүү дээ. Гэр бүлтэн сайн хөгжүүлээд буруу юм заахгүй 100 юм заагаад тэгээд аюу сэтгүүн сайн хөгжүүлээд болвол өөрийн нийгэмшүүлээд нийгэмтэй сайн харьцуулаад тий манай нийгэм ямар хэлээ тэгээд аюус өөрийн нийгэмшүүлээд өөрт нь өөрт нь итгэлтэй болгоод би тийм байж тийм байх ёстой гэд хүүхдүүд аюусан багаас нь болвол мэдээ орсон цагаас нь эхлээл хүүхдээ тэгж өөрийг нь өөрөөр нь хүмүүжүүлж өөрийн тархин тархианаар өөрөөр нь хийлгэж гэр бүлийн хүмүүжлэлтэн сайн хүмүүжүүлэх хэрэгтэй дээ. За энэ балжин юм гэдэг ээж юу ицсэн байна комент ицсэн байна. Ээж мундаг хүн байна. Хүүхдээ сайн ойлгодог, сайн сургаж бие даалгасан байна. Хичээнгүй хүмүүжүүлж байгаа ээж байна. Бахархмаар одоо суралцмаар ээж байна шүү гэж байна. За баярлалаа комент ицсэн. Тэгээ бас лайк дарж байгаа хүмүүст бас баярлалаа. Шеэр хийгээд өгөөрэй. За тэгээд бас чулуун цэцэгтэй бас хүрэлцээс дахин баяр хүргэе. За би болохоор энэ
энэ ийм бэлэг хувьяасаа одоо оролцож байгаа охиндоо холондоо ийм гоё юу өгч байгаа шүү заяа. Бэлэг Ган үзэг гэдэг. тий. Манайх Бэлэг нөгөө өгч үзэг шагналтай. За. Би өөрөө ойсон гэл. Дотор нь болохоор чинь ингээд нөгөө жоохон чихэр юм уу хийцэн байгаа за. Баярлалаа. За баярлалаа. За нэвтрүүлэгт оролцсон. Танд маш их баярлалаа. Зүгээр Та бүхний өндөр амжилт хүсье. Ажил үйлсэн амьдрал нь ариун байгаасай. Дээдээ хүсье. За баярлалаа. За үзэгч сонсогчдоо энэ өдрийн нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэн тэгээд сайн комент шеэр хийгээд өгөөрэй. За За та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Bye. 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 Том боллоо гэд үүрнээсээ тэднээсээ додохгүй. Өсөж өндөлөө гэд аав ээжийнхээ гэрээс холдохгүй. Ингрээс хизээж салгаж чадамгүй тийм л үнцэнтэй эрдэнийн зүйлд цөөхөн ч гэлээ. Бидний дунд бийг мартаж болохгүй. Ингэрт зүйлттэй эрдэнэ нэвтрүүлэг